Сайн байцгаана уу хүнд үзэгч сонсогчдоо. Тэгээд манайх химнэл студ маань шинэ ийм нэвтрүүлэгтэй болж байна. Тэгээд энэ маань шинэ номын танилцуулга юм одоо подкаст нэвтрүүлэг хийгдэж эхэлж байна. Тэгээд өнөөдөр анхны дугаарын маань зочин студид маань ирсэн байна. Тэгээд өөрийгөө танилцуулаач гэж тийм ээ үзэгчдэд. За энэхүү анхны нэвтрүүлгээр нь анхны зочин болж орж байгаадаа маш их баяртай байна. Болор Эрдэнэ гэдэг. За Cornerstone AI компани захирал. За тэгээд илчилт сүмийн сайн дурын ахлагч юм байна. Сайн дурын ахлагч гэдэг их сонирхолтой сонсогч юм л да. Энэ яг ямар утгатай юу гэсэн үг вэ? За энэ бол ярих юм бол их урт төг болох юм л да. Тэгээд сайн дур гэхээр товчхондоо бол цалин ус авдаггүй. Яг өөрийнхөө одоо бизнесийн орлогоор өөрийгөө санхүүжүүлээд явдаг. Tent maker гэдэг шиг тийм. За өнөөдөр бид хоёр бас нэг сонирхолтой номыг танилцуулах гэж байгаа тийм. За энэ номны нэр одоо үзэгчдэд халтхан харуулхад бол энэ Итгэлийн Баатар гэдэг энэ ном байгаа тийм. Энэ ямар учиртай ном бэ? За энэ их чухал ном байна. Христ итгэгч хүн болгон унших ёстой ном байна гэж үзэж байна. Тэгээд яг энэ номыг уншиж байхдаа бас бурхан талархлаа. Энэ номыг унших боломж олгож өгсөн гэдэг. Тэгээд яг хэрэгтэй надад бас дутагдж исэн зүйлсүүдийг энэ номноос олж авлаа гэж үзэж байна. Тийм учраас Христ итгэгч болгон унших ёстой ном гэж хэлмээр байна. За манай подкастыг одоо нэвтрүүлэг бол Христэд итгэгч гэлтгүүгээр маш олон одоо итгэл бишрэлтэй хүмүүс үзэх байх л та тийм. Тэгэхээр яг ер нь Христэд итгэгч хүний тухай ном гэж ойлгож болно тийм. Энэ итгэлийн тухай ном байх гэдэг. Ер нь итгэл бишрэл гэдгийг манай зочин маань яг юу гэж ойлгодог вэ? Тийм. Одоо зөвхөн онлын хувьд биш. Ер нь ингээд зүгээр хувь хүний үүднээс тийм. Ер нь юу гэж ойлгож ирсэн бэ гэх юм уу тийм. Итгэл бишрэл гэдэг бол ерөөсөө хүнд хамгийн хэрэгцээтэй зүйл гэж хэлмээр. Яг тэгэхээр бидний зүрх сэтгэлийг зөвхөн итгэл бишрэл дүүргэж чаддаг. Өөр бусад юу ч дүүргэж чаддаггүй. Тэр хүмүүс болох тэр зүрх сэтгэлээ өөр зүйлээр дүүргэх гэд хичээгээд байдаг тийм. Гэтэл хамгийн чухал дүүргдэг зүйл хизээш тэндээс одоо дундардаггүй байхгүй болдоггүй зүйл бол итгэл бишрэл байгаа байхгүй. Тэгэхээр зөв итгэл бишрэлтэй байх юм бол ерөөс үлдсэн бүх зүйл яг эзэн Есүс Христийн амласнаар бүх зүйл нь бидэд өгөгддөг гэж үздэг. Тэгэхээр хүн бол ер нь итгэл өмчлөлтэй байх нь итгэл өмчлөхгүй байхаас хамаагүй илүү дээрэ гэж үзэж байна. Амьдралын утга учирыг тий. За энэ номны маань одоо гарчийг би ингээ харж байхад Хадсон Тейлор Итгэлийн Баатар тэгээд Хятадд авралын мэдээг түгээсэн хүний дуртатгал гэж байна. Ер нь бол ийм хүний дуртатгал байна гэж ойлгож байгаа. Энэ яг ямар учиртай хүн юм бэ? Ойлоо номоо илүү дэлгэрүүлээд ярил л да тий. Энэ одоо босон үйл явдал нь болохоор нэг бараг 160 жилийн өмнө босон үйл явдал байгаа даа. Тийм, нэлийн дээр үед. Тэгсэн хэрнээ одоо бол хүмүүсийн итгэлийн амьдралд нөлөө үзүүлж байгаа тий. Тэгээд дээрэс нь номыг ингээд унших юм бол одоо өнөөдөр бид нар итгэж болцсон явж байгаа төрөл нөлөөлсөн зүйл байгаа байхгүй. Одоо тэр түүхэн болох дээрээ монголчуудын төлөө хүртэл залбирсан гэж. Тэгээ Монгол руу хүн илгээсэн гэж. Тэгэхээр бараг тэ орчин үеийн Христ итгэлийн суурь нь энэ хүнээр тавигдсан байх нь магадaltaй гэж үздэг. Монгол гэснээс бид нар чинь нэг юм маргаантай асуудлууд их явдаг шүү дээ. За дээр үед одоо Хэрээд аймаг, 8 аймаг те одоо Христэд итгэлтэй байсан гэдэг юм яриа явдаг. За зарим нэг нотлохоонуудыг ч бас харуулж үзүүлдэг те. Тэгэнгүүт орчин үеийн Христэд итгэл одоо Христийн шашин гэдэг зүйл маань нэлээд дээр үед бас орж ирсэн болж таарах гэдэг. Бид нар бол яг нэг 90-ад он л гэж ойлгоод байдаг. Тэгээ энэ тал дээр тэгэхээр бас нэг баримт болж таарах гэдэг тий. Тэгэхээр яг одоо яг бүр анхны суурь нь бол юу гэдэг 1300-аад оны үед гэж ярьдаг шүү дээ. Олон Чингис хаан одоо олон шашныг хүлээн зөвшөөрдөг байсан. Ингээ тэрний нэг нь бол Христ итгэл гэдэг. А тэрнээс хойш бол буддизм орж ирээд нэлээд хавчигдаад одоо баг байхгүй болсон байгаа тий. Тэгээ яг орчин үеийн Христ итгэл бол нэг 1800 хэд он 30-аад оноос яг орж ирсэн юм шүү. Яг ингээд хоёулаа нэгд итгэл бишрэл ярьж байгаа ч тийм. Бас нэг ингэж санагдаад байна юм л да. Ер нь жишээлбэл Өмнөд Америкт одоо Өмнөд Америкийн маш олон улсууд бол католик шашинтай гэж явдаг тийм. Одоо юу гэдэг чинь бүтэн сая өдөртөө сүмд суудаг, сүмдээ очдог ч гэх юм уу ингээд иймэрхүү байдлаа. Гэхдээ маш олон хүмүүс өөрсдөө католик гэж байгаа боловч яг бас тэр үзэл баримтлаа бүрэн дүүрэн ойлгоод ч гэх юм уу тийм. Жинхэнэ утгаар итгэл бишрэлээ аваа явдаг гэдэг дээр бол бас хэрэгэлзэт юмнууд харагдаад байдаг. Тэгвэл манай улсын хувьд бас тийм байдаг байж болохгүй. Жишээлбэл
яг уу статистик харах юм бол маш олон хүмүүс буддист гэж өөрсдөө тодорхойлох баг те. Гэхдээ яг хэдэн хувийн жинхнээсээ одоо яг тэр үзэл баримтлалыг ойлгоод ч гэдэм уншаад ч гэдэм те ингэж явдаг юм болоо гэж. Харин итгэл бишрэл гэдэг зүйл чинь тэг уншаад ойлгочдөг зүйл биш л байгаа юм л да. Одоо Яков ном дээр хэлдэг шиг үүсгүй итгэл нь хүмүл юм а гэж хэлдэг те. Тэгэхээр яг нөгөө зүгээр ойлгодог зүйл биш амьдралаараа харуулдаг зүйл байна. Тэгэхээр яг энэ үүнтэй холбоотойгоор энэ ном маань өөрөө итгэлийн баатар гэж явж байгаа тийм. Тэгэхээр яг Хадсон Тейлрийн хувьд болох дээрээ энэ өөрийнхөө итгэлийг бүр амьдралаараа харуулсан юм хүн байгаа байхгүй. Тэгэхээр яг хүмүүс нөгөө итгэл бишрэл гэдэг зүйлээ зүгээр өнгөцгөн зүйл биш. Энэ бол бүр амьдралыг өөрчилдөг, хүнийг өөрчилдөг зүйл яг тэр гүнлүү н орох хэрэгтэй юм шиг санагдаад. Тэгэх юм бол яг тэрүүгээрээ бүр үйлдэж тэрнгээрээ амьдарч эхэлнэ гэсэн. Зүгээр энэ толгойд нь байхгүй тийм ээ. Зүрх сэтгэлээрээ тэгээ тэрийгээ бүр амьдралдаа хэрэгжүүлдэг. Одоо яг нэг 90-ад оныг бодвол бид чи одоо 2026 онд амьдарч байна тийм. Гэтэл маш олон хүмүүс яг хуу Христийн шашны талаар, сүмийн талаар сонсцсон байгаа бах. Огт мэдгүй хүн бол бараг байхгүй байх гэж бодож байна. Тэгэнгүүт энэ дээр дахиад нэг юм чухал ойлголтуудыг хэлж юм л та. Яг энэ итгэл бишрлийнхаа дагуу амьдрах гэдэг нэг юм ойлголт байгаа юм. Тэгвэл энийг сүмд ер нь яг юу гэж үздэг юм бэ те? Яг хэрхэн тодорхойлдог юм бэ те? Ер нь итгэл бишрлийнхаа дагуу амьдрах гэж яг юу юм бэ? За жишээлх юм бол одоо сүмд явдаг хүмүүс байна те. За энгийн одоо өөр бусад шашин шүтлэгтэй хүмүүс ч гэсэндээ ямар нэгэн асуудал тохиолдохоор тухайн газар руугаа очдог те. Тэгснээ одоо тэр итгэж биширж байгаа зүйлдээ залбирдаг. Зүгээр нэг асуудал тохиолдоход өөр бусад үед нь хамаагүй байгаад нь шүү дээ. Тэгэхээр эн чинь өөр итгэл бишрэл биш байгаад байгаа байхгүй. Тэр итгэл бишрэл гэдэг зүйл маань бидний алхам тутамд байдаг. За одоо Христ итгэж хүний хувьд аваад үзэхэд өмнө нь бол би чинь өөрөө тийм байсан юм. Одоо хагас өдөр тэгээ шабат болох дээр сүмдээ очиод үйлчилдэг. Одоо бурхан дандаа залбираад дуулцдаг. Тэгээ бусад өдөр нь бурхан таамд байж чаддаг. Бусад 6 өдөр нь. Тийм 6 өдөр ингээд өөрөөр амьдраад байдаг. А гэтэл эн чинь өөрөө итгэл бишрэл биш байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Хаадсан Тейлрийн хувьд болохоор бүр алхам тутмаа бурхнаар удирдуулдаг байсан нь жинхэнэ итгэл бишрлийг харуулж байгаа. Энэ Хаадсан Тейлр гэдэг нэрнээсээ хараад үзэхэд барууны л хүн болж тарах гэдэг юм тийм. Тэгэхээр энэ хүн маань түрүүн хоёлын ярьсан нөгөө сайн дурын ахлагч эсвэл одоо юу гэх юм бүтэн цагийн ахлагч гэдэг ийм ойлголт байна тийм. Тэгэнгүүт энэ яг ямар учиртай хүн яаж яваад хятадд очсон ийм хүн болж таарад байна. За манай хүн чинь бол ээж аав нь бурхан цэцдэг хүмүүс байсан маа. Тэгээд нэг тийм нэг зөв гэр бүлд өссөн хүүхдүүд байдаг шүү дээ. Төрөлхийн одоо Христийн шашинтай хүүхд байх гэдэг. Гэхдээ нэг асуудал нь өөрөө зүрх сэтгэлээрээ бурхныг хүлээж аваагүй байсан 17 настай үедээ. Тэгээд нэг өдөр одоо аавынхаа бичиг цаасыг имхэлж хагаад тэнд нэг авралын зар юм нэг зар харсан байгаа байхгүй. Тэгээд зүрх сэтгэлдээ алидын шийдвэр гаргацсан. Би бол угаасаа аврагдахаас өнгөрсөн. Би бол одоо ээж аавын хэлдгээр одоо ямар нэгэн хүн шийтгэл бол авах нь тодорхой гэд тэгээ бүр ингэ шийтцсэн тийм юм байгаа байхгүй. Өсвөр насны хүүхдээ. Ингээд тэрэн дээрээс нэг чухал мессежийг олсон. Тэр нь юу гэхээр нөгөө Иохан ном дээр гадаа одоо би энэ дээр бас гаргацсан байна л да. Эзэн Иесус Христ цовдлогдсныхаа дараа тийм ээ 19:30 дээр ингэж байна. Есүс цууг амсаж гүйцэлтлээ гэд тэргүүний гудаалган сүнсээ өргөж. Тэр гүйцэлтлээ гэдэг үг Хаадсан Тейлрийн зүрхэнд төрсөн гэж байгаа юм. Юу гүйцэлцлээ? Одоо яг Библийн энэ ишлэгийг уншсан гэсэн үг байна тийм Хаадсан Тейлр. Тэгээд энэ ишлэл ямар учиртай, энэ гүйцэлтлээ гэдэг үг ямар учиртай үг юм бэ гэдгийг ойлгосон мó яг тэр үед. Тэгээд яасан мэт тэр эзэн бурханд одоо өвдөг сүгдөд залбираад тийм ээ. Тэгээд бууж өгсөн байгаа юм л да. Өмнө нь айгу бардан байсан биш үү? Зүрх сэтгэлдээ алидын шийдвэр гаргацсан. Би бол одоо бурхны хүн биш. Би бол энэ замаар явна. Одоо үлдсэн амьдралаа бусад хүмүүсийн шиг одоо сайн сайхан бүхнийг хэрглэж тий ингэж явсараад би дуусгана гэж бодож ирсэн байгаа байхгүй. Тэгээ яг тэр мөчөд амьдрал нь оронгороо гэж гисэн. Ингэсэн чинь энд юу нөлөөсөн бэ гэхээр ээжийнхэн залбирал тэгээ эгчийнхэн залбирал нөлөөсөн. Тэгэхээр яг энэ хэсэг болохоор залбирлын хүч гэж ямар агуу юм бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэгээ өөрөө болохоор тэр үед мдээгүй ээж нь залбирж байсан, ээж нь залбирж байсан тий. Ингээд ээж тэр гүгэд авцсан байгаа л да. Би ингээд эзэн бурхныг аврагч аймаа хүлээн зөвшөөрлөө гэдгсэн чи ээж нь аль дээ мэдчих. Яагаад вэ? Залбирж байсан учраас тий. Ингээд ээж нь ясам өөрийнх нь залбирлын хариулт ирсэнд нь бурхан талархаж байгаа байхгүй. Тэгээд дараа нь эгчтэйгээ бас уулзсан чи эгч нь
сарын өмнөөс бас дүүгийнхэн төлөө өдөр тутам залбирч байсан. Тэгэхээр энэ залбирлын хүч гэдэг нь бид нар заримдаа ингээд хин нэгний төлөө ямар нэгэн зүйлийн төлөө ингээд залбирдаг тийм ээ. Тэгэхээр бид нар уйггүй залбирах ёстой гэдэг энэ дээрээс бас харж болж байна. Ингээд өсвөр насны хүүхэд тий ингээд одоо шийдвэр гаргасан биз дээ. Яг уу итгэл бишрэнд байсан боловч яг жинхэнэ утгаараа одоо дахин төрнө гэдэг шиг жинхэнэ утгаараа дахиж итгэж эхэлсэн. Ингээд хятад руу явах үйл хаалга нэгдсэн байна гэж ойлгож байна тий. За хятад юу болсон бэ тий? Яг ойлаа бол хүмүүс маань өөрсдөө аваад уншуул солих хэрэгтэй тий. Заавал унших хэрэгтэй. Зүгээр ингээд товчхон мэдээлэл өгнө л да. Ер нь яг ямар хөө үйл явдал болсон бэ? Ерөнхийдөө. Тэгээд нэг аюул сонирхолтой зүйл байгаа нь аавынхаа залгамж чалагд үргэлжлүүлсэн байгаа юм л да. Аав нь болох тэр одоо хятадд маш олон хүмүүс те эзэн бурхны авралыг авахгүйгээр өнгөрч байна гэдэгт санаа зовж ирсэн байна. Тэгээд энийг яг өөрөө өвдөж аваад ерөөсөө тэнд хідэн одоо саяараа те хүмүүс эзэн Есүсийн одоо авралыг авалгүйгээр өнгөрч байна. Тэгээ бүр нойрн хүрдэггүй холждаг байсан гэж байна. Энэ одоо бодлыг бодоод шаналж ирсэн. За тэгвэл одоо эн чинь 160 жилийн өмнөхөр ойролцоогоор 1800-аад 1800 оны төгсгөл авчаа байх гэдэг тийм. Тэгэхээр тухайн үед ч одоо хятад улс ч бужигнжсэн л юм уус. Тэнд чинь одоо зүгээр гадаадын хүн очих байтугай хятад хүмүүс өөрсдөө бас хүнд хэцүү нөхцөлд амьдарч ирсэн байх гэж одоо харж байна тийм. Ер нь тухайн үеийн дэлхий чинь хэцүү байсан л байгаа шүү дээ. Тэгэхээр тийм газар очиод тэгээд ингээд өөрийнхөө итгэл бишрлийг хуваалцаад явсан болж таарах гэдэг тийм. Тэгэхээр энэ бол бас гайхалтай түүх байна л да тийм. Тэгэхээр манай зочин маань өнөөдөр энэ номыг бол заавал уншаарай. Ялангуяа одоо Христ итгэгч хүмүүс бол заавал уншаарай гэж зөвлөж байна тийм. Энэ номыг ер нь хаанаас олж болох вэ? Энэ хаана гэдэг ном юм бэ? За энэ ном бол Монголын Адвентист чуулган дээр байгаа. Тэгэхээр өссөн хүмүүс нь Адвентист чуулгантай хандаад энэ номыг авах боломжтой байх гэж бодож байна. Тэгээ энэ номыг уншиж байхад би нэг зүйлийг надад бас нэг жоох ойрхон байсан зүйл нь яг тэр Хадсон Тейлерийн тэр зүйлүүдийг мэдрээд байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр баг 18 баг 20 жилийн өмнө байна уу. Би яг хятад руу нэг Америк хүнтэй Америк ахтайгаа хамт хятад руу орж исэн байхгүй. Тэгээ битэрийн нөгөө чимдаамд хоёуланд нь Библи байж тараад. Тэгээ битэр болохгүй шүү дээ. Тэгээ битэр чинь баг тэнд 7 цаг байцаагдж байгаа байхгүй. Саатуулагдаад. Саатуулагдаад. Яг хиттэй хэл дээр. Тэгээ саатуулагдаад тэгээд бит хоёрыг тус нь өрөөнд оруулчихж байгаа байхгүй. Тэгээ тус нь өрөөнд оруулаад хоёул ингэ байцааж байгаа. Тэгээ ингэ байцаахад хэрвээ бит хоёрын мэдүүлэг те жоохон зүрх юм бол бит хоёр тэнд баг шууд хоригдоход бэлэн байгаа байхгүй. Тэгээ бит хоёр тэгээ дор бүрнээ залбираа. Бит хоёр тэгж байцаагдаж магадгүй гэж бодоогүй. Тэгээ байцаагдж байхдаа хоёулаа одоо дотроо залбираа. За эзэн минь бит хоёрын одоо мэдүүлгийг те өөртөө бүр сануулж байгаа. За хэрвээ та хоёрын мэдүүлэг чинь зүрх юм бол та хоёрыг хорих одоо эрх нь биднэрт байгаа гэж байгаа. Одоо шашин сурталсан гэж үзэх гээд шүү дээ. Одоо хятад руу орж шашин сурчлах гээд байна гэж хардаад байна шүү дээ. Тэгээ 7 цаг байцаагдсны эцэст бит хоёрын мэдүүлэг яг тагд хаардаг байхгүй юу? Тэгээ бурхан талархаа. Тэгээ бит хоёр чинь бүр нөгөө цагдаа нар нь өөртөө буудалд хүргэж өгч байгаа. Бүр 4-5 цагдаагийн машинтай ингээл. Тэгээд зочд буудалд очиод байжсэн. Би одоо усанд ороод байжсэн. Дахиад хятад хүмүүс яриад эхлэхгүй юм. Тэгэхээр юу болвоо гэж ингээ гараад ирсэн чинь дахиад хятад цагдаа нар ороод ирсэн. Яасан гэсэн чинь нөгөө буудлынх нь хүмүүс нь хятад цагдаа нар руугаа яриад за энд нэг монгол хүн энд нэг америк хүн ирчлээ шүү. Их сэжигтэй байна гэж хэлсэн байхгүй. Өөр цагдаа нар юм ба шүү дээ. Тий, өөр цагдаа нар дахиад ороод ирж байгаа. Дахиад шалгах. Ямар хэцүү юм бэ тий. Тэгээд тэр үед би мэдэрч байгаа байхгүй. За энэ хятад улс чинь манай монгол шиг ингээд бүх юм чөлөөт. Одоо бид нар ингээд гудамд ингээд за би танд бурхны талаар ярьж өгье те ингээд өөрийнхөө итгэл бишрэлийг хуваалцал болж байгаа шүү дээ. Гэтэл хятадд хэрвээ та тийм үйлдэл гаргах юм бол шууд шоронд хоригдох эрсдэлтэй. Тэгэхээр яг тэр үед бүр хэцүү байсан ба. Одооныхоос ч хэцүү байсан үе байхгүй. Тэгээ тэр үед бүр тэг хэдэн мянгаар нь одоо Хадсон Тейлерийн тэр нийгэмлэг нь бүр 1300 үгүй 1300 гаруй тийм ажилчнтай болсон гэж байгаа байхгүй. Сайн дурын ажилчнтай. Хятад хүмүүс. Хятад хүмүүс тийм. Бүр өөрөө анх очиж байгаа шүү дээ. Тэгээд эндээ яасан 1300 гаруй ажилтнаа болсон тийм том нийгэмлэгийг бүтээсэн баг. Тэгээд тэгж бүтээсэн гол шалтгаан нь юусоо хэдэн мянган хүн, хэдэн сая хүн те Христ эзнийг аврагчаа хэмээн хөлөөн зөвшөөрч чадлаггүйгээр өгч байна. Энд бүр маш ихээр эмзэглэж санаа зовчихсон.
Тэгээ тэрний нэг хэсэг нь Монгол хүртэл байсан байна. Ингээ сүүл томилогдсон 25 хүнийх нь 2 нөлөө нэг нь бүр Монгол руу томилогдохоор болж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын төлөө бас залбирж ирсэн. 1800 оны сүүл ирсэн шүү дээ. Одоо ард төвчлээс өмнө үндэсний хэрэгжлийн төвчлээс өмнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ талаар бол бас энэ номноос уншиж болох нэ гэж те. Түрүү хэллээ шүү дээ. Одоо ингээд Монгол бол их чөлөөтэй орон гэж те. Бас нөгөө талаас нэг ийм зүйл ажиглагдаад байгаа юм л да. За Христийн шашин те та итгэж болно итгэхгүй ч хийж болно. Энэ бол таны эрх чөлөөний асуудал те. Гэхдээ заримдаа ингээд гудамжинд ч юм уу хүмүүс таарал та сүмд явдггүй гэл ингээд асуудаг те. Надад бол тэр нэг талаар их эрүүл санагддаг л та. Одоо ингээд тэр хүн чинь нуухгүй шүү дээ те. Ингээд итгэл бишрлээ нуух. Тэгвэл ингээд хаа нэг одоо би Солонгост байсан л та. Солонгост байнгут ингээд нууцаар ч юм уу те. Ингээд хүмүүсээс далдхан ингээд манай нэг ийм сүм байгаамаа те. Сүмд яваараа гэл. Тэнгүүч айгу сэжиг төрж байгаа юм. Юун сүм бэ гэдэг. Дараа нь судлаад үзсэн нөгөө гаж урсгал гэж нэрлэдэг сүм л байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр ингээд та өөрөө итгээд те итгэл бишрэл байгаа бол ер нь тэрийг нуух юм юу байна гэдэг нэг юм асуудал байх шүү. Тэгээ одоо манад ч гэсэн юм шашны асуудлууд их гардаг шүү. Тэгэхээр зарим хүмүүс бол ингээд энийг хориглох хэрэгтэй, зарим нь ингээд ямар асуудал вэ гэдэг. Хамгийн гол нь ямар ч шашин бай тэр нь ил тодл байх хэрэгтэй байна гэж харагдаад байгаа те. Тэгээд хүмүүс үнэн худлын хаад өөрсдөө тунгаанд үз гэж те. За тэгвэл энэ номыг бид нэр Монголын Адвентист чуулган гэдэг газраас авч болох нэ тийм ээ манай үзэж байгаа хүмүүс маань. За тэгээд их нэмхэн ном байгаа даа тийм. Ер нь их гайгүй. Тийм 154 хуудас гэдэг ч одоо хэдхэн цаг л уншчихаар их сонирхолтой ном байна. За зураг байхгүй. Тэгээд дандаа юм нөгөө өгүүлсэн түүх учраас их амархан уншигдчих болов тийм. Онл юм биш учраас. Тэгээ битэрийн хуулцааг бас аюу гой түүх зөндөө байна. Тэгээ энийг бол яг өөрөө уншсан байх тийм. Өөрөө уншаад заавал унших хэрэгтэй. Заавал унших хэрэгтэй. Заавал унших. Тэгээд энэ номыг уншаад би бас өмнө бас тэгж боддог байсан зүйл нь тэрийг бүр баталгаажуулсан л та. Тэрний үгээр бид нар бодингийн итгэгч байж болохгүй гэдэг үзэл байна. Бодингийн итгэгч юу хэлээд байна вэ гэхээр одоо ингээд за би бол аврагдсан. Одоо энэ үлдсэн амьдралаа ингээд сайхан тав тухтай амьдарч байгаа тий. Ингээд би энэ дэлхийгээс одоо хөөд явхад би аврагдана. Үгүй тийм зүйл болохгүй. Тэгээ бурхан биднээс хүсдэг зүйл юу гэхээр хэрвээ на зүр сэтгэлдээ энэ авралыг хүлээж авсан бол энийг бурхан бусдад яах нь түгээх ёстой. Угаасаа бид нар зүр сэтгэлдээ бурханыг аврагчаа хэмээн хүлийн зөвшөөрөхтөр хүссэн хүсээгүй тэр бүр ингээд дотроос гарах гад байдаг. Уулзсан хүн болгоно бурханы тухай ярмаар санагдаад. Ингээд таны дотор байгаа л бол тийм байгаа л бол. Тэгэхээр энийг авахын тулд бид нар яах ёстой вэ гэхээр биднээс бас хичээл зүтгэл гарах ёстой. Тэ? Тэгжээж бурхан бас өөрийгөө нээж өг. Яг Ирмая ном дээр гардаг шиг та нар намайг зүр сэтгэлээсээ хайх юм бол намайг олно гэж хэлж байна. Гэхдээ яг хит одоо юу гэдэг юм. Одоо хаадсан тэлэрч гэсэндээ залуу байхдаа бол бас хичээсэн л гэж байгаа юм л да. Тэгээ яг бурхны бас нэг тэр тоглосон цаг байдаг юм шиг дуудагддаг. Тэгэхээр яг тэр цаг мөчтэй одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст бас ойрхон байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд ингээд бүр дотроо ингээд хүнтэй уулзах болгоно бурхны тухай энэ авралын тухай ярмаар санагддаг. Тэр гайхалтай авралыг аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ ном маань бас за Христэд итгэдэг хүмүүст болон Христэд итгэдэг усууч гэсэн уншихад бас их ойлгомжтой байх болов уу гэж харж байгаа юм тий. За тэгэхээр энэ номыг танилцуулсанд их баярлалаа. Зочиндоо бас дараа дахин өөр номоор бас уулзах байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань товчхон нэвтрүүлэгт маань орсонд их баярлалаа. Тэгээд сүүлчийн микрофоныг бас үлдээж байна тий. Үзэгчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна. За тэгээд энэхүү одоо подкастэнд урьж оролцуулсан маш их баярлалаа. Би өөрөө маш их ивэгдлээ. Яг л энэ номоо одоо бүтэн уншаа тэгээд маш их зүйлийг бас ойлгож авлаа. Тэгээд өөрөө бас нөгөө тав тухтаа тэр бүс рүүгээ орчих гоо тий. Тэгээд яг одоо хаацсан тэлрийн тэр зүр сэтгэлдээ бүр санаа зовж байсан, өдөр болгон унтахад бүр нойр нь хулждаг байсан, санаа зовдөг байсан зүйл нь юу гэхээр маш олон хүмүүс бурхны авралыг авахгүйгээр энэ гайхамшигтай мэдээг сонсолгүйгээр өгч байна, үргэлдэж байна. Тийм учраас энэ ч гэсэндээ бидний санаа зовоодаг асуудал байх ёстой Христ итгэгчдийн хувьд. Тийм учраас та бүхэн бас энэ номыг нэгдүгээр заавал авч уншаад тэгээ энэ тухай бас тунгаан бодоосоо гэж хүсэж байна. За баярлалаа. Өдрийгчэнд баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн маань нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгээд бид нэр сард нэг удаа энэ нэвтрүүлгээ явъя гэж төлөвлөж байгаа. Тэгээд дараагийн дугаартаа бас дахин шинэ номоор уулзцаая. Бүхэн сайхан амраарай.